За гишүүдэд өдрийн мэнд төргий. Ээлж тус чуулга эхлэх гээд Эрц 30 гишүүн 39.5% байна. Эрцийг намаар танилцуулъя. Арчилсан нам 35 гишүүн ирэхээс 22 гишүүн ирж 62.9% эрцтэй байна. Монгол Ардын нам 26 гишүүн ирэхээс тэг хувийн эрцтэй 1 ч алга байна. Шудрагаас эвсэл 10 хүн ирэхээс 6 хүн ирж 60% эрцтэй байна. Иргэний зөрг ногоо нам 2 хүн ирэхээс хоёулаа 100% эрцтэй байна. Бие дагч 3-аас хинж байхгүй тэг эрцтэй байна. Монгол Ардын намыг өчигдрөөс хойш өчигдөр бүтэн өдөр өнөөдөр бүтэн өдөр хүлээж байна. Монгол Ардын намын гишүүдээ олон түм биднийг цөмийн хаягдлыг Монгол руу оруулахыг хоригдж өгөөч гэж ордны гадаа жагсаал хүртэл хийж байна. Тэгээ засгийн газраас өчигдөр яаралтай хуулийн төсөл өргөн бариад өнөөдөр ээлж тус чуулганы хэлцэх асуудалд өөрчлөлт оруулад ашигласан түлшний болон засрын эрх хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 97 оны конвенцэд нэгдэн орох асуудлыг хэлцэхтэй холбогдуулан ашигласан түлш цөмийн болон засрын эрх хаягдлыг Монгол улсын хэллээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг нийт яралтаагаар хэлцүүлэхээр өргөн барьсныг өнөөдөр чуулганы оролдооны хэлцэх асуудал нэмж оруулсан. Тэгээ олон түмэн ийм хүлээлттэй байна. Монгол Ардын намын гишүүдээ хуралдаа ирцгээе. Та бүхнийг маргааш өглөө 9 цагаас дахиад урьж байна. Миний гомбо их бол дарга Хятадын коммунист намтай айлчлалтай байгаа юм байна. Уг нь бол их хурлын даргаас их хурлын бүх гишүүд гадаад явах зөвшөөрлөө авдаг юм аа. Тэгээ танаа бүлгийн гишүүд зөвшөөрлгүй явсан байна. Гадаад амлалтаар өчигдөр гадаад амлалт чинь дуусах ёстой байсан. Одоо дууссан бол ажилдаа ирцгээе. Эх 7 оноос тэртэргүй ээлж тус чуулга үргэлжилнэ. Ирсэн гишүүдэд баярлалаа. Маргааш өглөө 9-оос дахиад энэ чуулгана хийх гэж оролдъё. Цөмийн хог хаягдлыг Монгол улсын хэлээр нэвтрүүлэхгүй байх тухай хууль хэлцэх гэж байна шүү. Энийг хэлцэх үед хуралдаа ирэхгүй байгаагийн чинь нэвтрүүлэхийн талд байна гэж олон түмэн ойлгож эхэлж байна шүү. Ингээд хуралдаа ирцгээе. За хурлын ирцэрсэнгүй маргааш үргэлжлэе.